Тэгээ ойлоо өнөөдөр аягүй гоё тухай олж сууж байгаад. Орлого гэдэг юмний талаар ярина. Тийм шүү дээ. Тийм, гэр бүлийн хувь хүний орлого гэдэг асуудлын талаар ярина. Одоо ер нь л юм биш үү? Тийм. Санхүүгийн талаар аач байхгүй юм дүлийн үнэтэй ярих гэж байгаа шүү дээ. Тийм, санхүүгийн аачгүй үнэтэй санхүүгийн талаар ярих гэдэг байгаа шүү дээ гэж юу? Саяхан жилийн өмнөөс 1000 төгрөг 500 төгрөг хоёрын өмгийг л яалгаж сурлаа шүү дээ. За. Тэгвэл одоо аягүй гоё энгийн асуултаас эхлэе л да. Хамгийн анх чиний санджаагаар талах гарч худалдаж авах талах хэдэн төгрөг вэ? 260 төгрөг гэсэн. 260 төгрөг. За. Тэрнээс чинь 4 зах гарна. 4 захын л идэх хэвээр. Аа. Доторх юм. Доторхын хамгийн бацаанууд л идэх. Хамгийн их мэдлэлтэй захын идэх шүү дээ. За, атар талах штэ өөрийнхөө. Тийм үү, атар. Тий, за. За нөгөө талаас харахад цааш үргэлжлэх явахлаар хамгийн анхны авч исэн цалин чи хэдэн төгрөг байсан бэ? 100,000 төгрөг сарын. Сарын 100,000 төгрөг. Тэгэнгүүт Тэгэхэд талах 500 болсон. талах 500. За 100,000 төгрөгөөр чи одоо талах 500. За. Тэгэхээр чи одоо хэд юм бэ? 200 шиг талах юм уу? 200 шиг талах. Тийм үү. Тэгээ 200 шиг бах. Угаасаа 200 шиг талах авах хэмжээний байжээ. За. Одоо тэгээ 100,000 төгрөгөөр бодвол тэгээ цалиа авч байгаа юм чинь бодвол өдөр нь тэгээ хоол идэв шүү дээ, тий? Тэр мөнгөөр хэдэн төгрөгөөр хоол идэж байна? Ланч 2500 байсан биш. 2500. Зүгээр ингийн бол. Тийм гуанцны. Ганцны бол. За. За тэгэнгүүт одоо наадхантай чи уйлдуулаад яг гоё хоол идэг юм яриад. Болоо цохоод 2500-аас идэхгүй одоо. За, ширхээ хоол идэнэ. Бол балаараа л нөгөө бэлэн гомго хазаал идэв гэж байна. Аа. Одоо тэгэнгүүт шууд энийгээ би зүгээр одоогийн өдрийн хоолны ханштай харьцуулах гэдэгхгүй юу? За, цалин хэдэн төгрөг авч जैन. Тэгээд гадуур байгаа ланч өдрийн бол одоо энэ тентхийн хоолны газар бүгдөө л нэг тийм ланч сет гэдэг юмтай болчихлоо шүү дээ. Хамгийн ихээр гаргадаг. Тэгээд угаасаа санал болгодог цөөхөд оолыгоо ланч сетээр явчихдаг. Тэгэнгүүт одоо заа шууд өнөөгийн орлого руу шууд тулгая л та. За өнөөдөр яг чи өөрөө хэдэн төгрөгийн орлоготой ажиллаж байгаа бизнес эрхлэгчтэй. Биш цалингийн доод хэмжээ хэд байгаа. Цалингийн доод хэмжээ сая 700 гэдгээд. Бизнес бол арай их цалин аваад байгаа юм. За. За нэг саяас 750-ийн орн тэгээд офис ажилтны хэд авч офис менежер ч юм. За ер нь бол одоо зүгээр миний ойлгосноор бол зүгээр дөнгөж бакалавр төгсөөд ажилд орж байгаа хүмүүс бол сая 500-аас цалин эхэлж байгаа юм шиг байлээ. Тэгэхээр одоо марк чинь гэр бүлийн бизнес хийж чинь сая 750. Сая 750. Саяны бакалавр дөнгөж төгссөн хүмүүс харин сая 500-аас 2 сая орно. За дунджаа сая 750. Тэгэхээр чинь манай гэр бүл чинь нийлүүлний 2 сая л. Тийм тэгвэл хүний сая л юм биш үү? Хүний сая дөрвөн цалин аваад байна л гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт өдрийн бол яг энэ аваар дундаж хоол хэдэн төгрөгөөр худалдаж авч идэж байна? 18,000 дотор л яваад. 18. Тий. Тэгж л болгож. Тэгэнгүүт одоо яг ингээ бидний худалдаж авч байгаа юм бидний өөрсдөө олж байгаа мөнгө хоёрын харьцаа жоохон багасчаад байна. Амар баг шүү. Одоо ажил дээр хоолоо хийж идэв гэдэг шүү дээ. Харин ер нь бол одоо нэг амар ерөнхийдөө тийм л байл та нэг хүмүүс нэг тийм амьдаа хайртай арчаатай өнгөрөөсөө хоол хийж авчирдаг гэсэн. Яг яасан заахан байгаа бах. Гэхдээ нөгөө талаас арайсан мөнгөгүй л байгаа байхгүй тий. Мөнгөгүй бол тэр хоол игээд түнэс мөнгөтэй бол хинч гэртээ амраад. Яг өдөр болгон 20,000 25,000 зарцуулна гэдэг чинь ихэнх хүмүүсийн хувьд бол амар. Одоо тэгэл яг л хотын төвөөр бодъё л доо. Маккугийн гэдэг одоо Шингэрлэг ажуудлын нөгөө нэг гадаад өвөө эзэнтэй нэг газар гэдэг шүү дээ. Тэдний ланч сет бол 24,000 25,000 байна шүү дээ. За Шингэрлэг дотор бол бүр 30 эдийн сетүүд байна. Тэгэнгүүт одоо бидний олж байгаа цалин за дөнгөж бакалавр төгссөнийг чиний тэр 100,000-тай харьцуулъя л та. Чи 2500-аар юу идчихсэн гэсэн тий? Гуанцны хоол идчихсэн гэжсэн тий. Цөөн л. Тийм. Тэгэнгүүт одоо буцаагаад нөгөөх нь яг одоо 100,000 төгрөгийн цалин олж исэн хүн 2500-аар гэдэг чинь юу юм? 4 чи 10. Тоо 40 хоол идчихэж байгаа байхгүй. За 40 хоол зүгээр яг зөв нэг чи царийнхаа цалин. Одоо чи сая төгрөгийн цалингаараа 40 хоол идэж чинь. Одоо хоёлаа бодъё шүү дээ. За 18, за 20 гэдэг ихтэй бодчих л тоо. Тий. Тэр чи хэд болчих вэ? 50. Бүгднгээр нь идчих гээд байгаа шүү дээ. Тий. Яг уу бас бодглохлоор яг л тийм уялдаага бариад байгаа юм шиг. Яг зүгээр бодож үзээгүй ч бол бодож үзлээ л дээ.
Саяхан манай найз ярихдаа бол өдрийнхөө хоолыг идэхгүй л маань чи ажиллаад тах шиг гэдэг л чинь. Яж ихтэй амар иддэг лээ. Айгу буруу жишээ бодчихсон би одоо ингэж зүгээр яг ланчаар бодлоор тийм болчиход. За 20,000 төгрөг заяа. Чи тэгээ сая төгрөгийн цалин авч байгаа. Тэгэнгүүтээ эн чинь бол нэг 50 хоолны мөнгө болчиход байгаа. Бас болоод байгаа байхгүй. Нөгөө чиний 100,000-тай зарцуулаад. 50 тийм байхгүй. тий бас талын нийтэн тий. Тий. 25 нийтэн 25 нийт. 25 миний ашиг юм уу тийм аа. Харин тийм их болчиход. За тэр яг зүгээр солонгосын жишээ авах уу чи Японых ч юм уу. тий зүгээр яг гоё жишээ аваад бодсон. Чи Япон цагийн ажил хийлээ оюутан байхдаа. Тэгэхэд хоолн дээр ингэж их стресстэйжсэн өдрөө. Үгүй. Яг юу л дээ. Миний уусаа цагийн ажил хийжсэн юм өөрөө нөгөө хоолтой холбоотой ажил учраас би өөрөө тэндээс хоолоо идчихдэг ус болохоор асуудал үүсдэггүйс. Яг сая тэгээд өнгөрсөн 7 хоногт мэдээ уншсан чи ийм мэдээ гарч ирсэн заяа. Хотын төвд 2 өрөө байр түрээслэх нь орон орнуудад нийт одоо дундад цалингийн хэдэн хувьтай тэнцдэг вэ гэдэг. Sorry жоохон хамар хөтөрөөд. Тэгэнгүүт за Солонгос, Япон энэ төр болохоор 3-1 нь одоо юу гэдэг 33%-аараа хотын төвд 2 өрөө байр түрээслэхэд зарцуулдаг гэж байгаа байхгүй. За 100,000 төгрөг болдог бол 33,000 төгрөгийг түрээсэнд өгдөг. Байрны түрээсэнд өгдөг. Үлдсэн нь бол ингээд өөр юм зарцуулдаг. Тэгэнгүүт Монгол улсад яг 92,000 төгрөг нь буюу 92% нь ерөнхийдөө бол түрээсэнд явчаад байна л гэдэг юм л та. Түрээс бол амар өндөр шин. Харин тийм тэгээд түрээс нь өндөр. Би түрээсийг юу сойлог гэдэг. Яагаад юм өндөр байгаад байгаа. Одоо ингээд зүгээр ямар нэгэн тийм судалгаа байх хэрэгтэй юм шүү дээ. Эсвэл зүгээр ингээд тийм л байх хэрэгтэй. Нэг нэгээ дагаад. Гүүгүй яг хөө тэгэл энэ чинь нүг эрэлт нийлүүлэлт гэдгээр л явчихж байгаа юм л да. Одоо бодъё л доёлоо. Чиний кофе үнэтэй юу гэдэг олон худалдаж аваад байвал чи одоо юу гэдэг нэг талаасаа өөрийнхөө ажиллагаа багасгахын тулд тэгээд дээрэс нашийн хэмжээг нэмэхийн тулд үнэ өсгөнөөд. Яг нэг тэрнтэй л адилхан зарчимл ажиллаж байгаа гэж би бол анзаараад байгаа. Угаасаа хотын төв хүн төгжих дургүй ажил нь хотын төвд байдаг бол тэндээсээ аль болох хайтайхан байр түрээслэх гэсэн. Тэгээ олон хүн асуугаад ирэхлээр тэр хүн чинь за окей миний энэ байр эрэлтэлтэй юм байна. Үнэ өсгөө тавиад гээл. Тэгээ дээрэс нь угаасаа гадныхан чи ерөөдөө хотын төвөр байр түрээслээд офслоод явчихдаг шүү дээ. Элчингүүд ч юм уу олон улсын байгууллагууд. Тэр мөрний асуудлаас болоод тэгж байгаа юм шиг санагдлаа. Наадхаас ч бодсон чинь би чинь нийтийн байранд амьдарч ирсэн байхгүй юу? Монголд ч дээ. Би сарын 500 байсан. Тэгж байгаа чиний цалин. Тэд чинь миний цалин чинь юу байсан шүү. 500,000 л байсан л та. Ер нь бол яг цалингаа тэр нь бүтэн өгчдөг тэгээ юм дээ. Чинь нэг дадлагчч маягийн төрөний хилдгэр нөгөө шинэ ажилтан байгаад шүү дээ. Тэгэхэд чинь 500,000 байсан. Тэгэхэд юу нийтийн байр болохоор яг тэрнээс хямдхан байсан юм. Тэр нийтийн байр болохоор дотроо угаалтар мугаалт. Арай айтайхан нийтийн байр. Тэр нь 450,000-аас эхэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр ч маар сонио амьдраад байсан маа. Тэгсэн мөртлөө амьдраад байсан мөгөөс дээ. Яг болоод байсан юм байна та. Гэтэ ганцаараа биш болохоор яг. Тийм ээ. Тэгээ угаасаа чинийх нь түрээсэнд яваад өөр нөгөө нэг нь цалин хоол ундаа зарим дэж хаадагалдаг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар шийдэ болцсон л байх гэж бодоод. Суулж ганц бие хүн ч өөрхөн түрээсээ төлөөд амьдрч болов. Тийм тэгвэл хэцүүлтэй. Бүх орлогоо түрээсэнд өгөөд юугаараа идэж юугаараа амьдрах вэ те. Тэр Солонгос сөр жишээ авах чинь би өдөр хоолоо идлээ 10,000 вон-ы хүрэхдэг үүтэй. Орой ажлаа тараад үсээд гадуур хоол идэхэд бас л 10,000 хүрэхдэг үүтэй. За нэг хаа нэг 11,000 вон ч юм. Солонгос хоолыг идэхэр чинь. Тэнгүү чиний цалин чи хэд вэ? Тэнгүү чин цалин чи 2,500,000 шүү. Тэнгүү чи одоо харьцаа бол Монголоос бүр их болох гэдэг шүү дээ. Би хэрвээ нийтийн байранд амьдрал бүр сардаа 150,000 өгөөд тэгээ өөр юу ч өгөхгүй байж бас болж байгаа байхгүй гэсэн. Байранд амьдрал янз бүрийн хогны мөнгө, шатны зэрэглэгээ манай сөөх шиг мөнгө биш. Харин тийм тийм. Хүүхдтэй болохоор л тийм байранд орсон л доо тэгчих. Тэрээс өмнө их нэртэйгээ үргэлжлэх байхдаа бол нийтийн байранд ч амар зардал юм чиж байгаа юм. Японд амьдрахад бол би яг зүгээр оюутны дотор байранд амьдардаг байсан. Тэгэхээр тэрний зардал бол юуны сарын хэдий йен үлээ бас ерөнхийдөө сургалтын нөгөө нэг тэтгэлийн хөтөлбөртөө багтцсан байдаг болохоор би тэрний үнийг мэдэхгүй байна. Яг мөнгөний өгдөг. Гэхдээ тэрийг нөгөө нэг юу гэдэг санхүү надад тэтгэлэг өгж байгаа байгууллага нь өөр байгууллага юм шиг байгаа. Тэгээд тэр хүмүүс нь надад мөнгөө өгөнгүүд би тэрийгээ сургуулийнхаа захиргаанд авчиж өгч тушаадаг байсан байхгүй юу. Тэгээд тэрийг угаасаа нэг тоодгүй. Гэхдээ миний цагийн ажлын үнэлгээ бол 800 йен байсан. 800 йений ажил хийдэг. Тэгээд би яг зүгээр одоо ингээд хоолнд зарцуулснаа бодглохлоор цагт 800 болоод байгаа мөртлөө миний өдрийн хоолны дээд хэмжээнд л 300 400 йен л байсан байхгүй. Тэгэхээр би 30 минутынхаа мөнгөөр л
хоол идчихэд шүү дээ. Тэгээд тэрүүгээр ингээ бодоод явхлаэр одоо энд байгаа юм бол үнэтэй байгаа юм шиг мэдрэмж төрөөлэн л да. Яг одоо нэг тийм амар тусгаалan бэлдээл тоо баримт хараад юм зэн бодог болохоор зүгээр нэг тийм залуучдын орлого яаж нээж нэгтгэл ойлвол мэдрэмжээр ярьчих болохоор ямар ч тоо баримт надад бол өстой түүч алга. Тийм. Түүч явах шээ. Одоо зүгээр ингээ би өөрөө амьдрал дээр бодглохлоор за юм даа. Залуу хүн. За нэг бол ямар нэгэн байдлаар хэрэглээний юм ипотекийн зээлтэй тий. За тэгэнгүүт би бол одоо ипотекийн зээлтэй, машины зээлтэй. А тэгээд дээрэс нь жижиг сажиг бас нэг өөртөө хүмүүстэй хамаатан тадан ч өнөө тийм найз нөхдөд хүүтэй өгөөч юм өөртөө байгаа. Тэгээд тэднэрийгээ төлнө. А тэгээд дээрэс нь одоо юу гэдэг угаасаа сөөх, тог цэглэхэн, усны мөнгө тэрийгээ төлнө. Тэгээд хүнсээ авна. Машинда бензин хий. Тэгэнгүүт цаанаа нэг яг нэг тийм жорны авч үлдэх нэг тийм 150-200 сая төгрөг үлдээд байхгүй юу? Одоо тэгтээ би ч бол Монголын дунджаас бол дээгүүр цалинтай юм шүү дээ. Яг энийг бол хийлүүл амир муухай байхгүй. Зүгээр ерөнхийдөө бол тийм дунджаас бол дээгүүр цалин заяа. Монгол улсын дундад цалингаас дээгүүр цалин. Тэгээд нөгөө нэг тийм дундчдны менежер гэдэг шүү дээ. Тим хүний л авч байгаа цалин багхгүй юу? Бүр нэг учиргүй нэг 5 6 7 8 сая 10 сая 80 сая бол биш. тэгжиж энэ муу хоёр зээлээ төлөд байгаа шүү дээ. Тийм, тэгжээж энэ зээлүүдээ ингээ графиктагаар юу гэдэг юм байрны зээлээ төлөөл, дээрээс нь байрны ипотек тулдаа бас бага байгаа даа. Зүгээр нөх хэрэглээний зээлээр ч юм уу банктай шууд зээл, энгийн зээлээр нөгөө сарын 1.1 битгээр авсан хүн бол бүр шатаад дуусчих шиг үлээ шүү. Хүнээс сураг сонсохны бол тийм. Тэгээд зээлийн зээлээр дараад байгаа. Тийм, зээлийн зээлээр дараад байгаа байхгүй юу? Илгийг авч байгаа. Тэгэнгүүт одоо яг бид нар яг нэг тийм орлого олоод өөрсдийгөө хөгжүүлж амьдарч чадаад байна уу гэдэг дээр бас гайхалтай л та. Төч байхгүй шүү дээ. Би үл ерөөсө хөгжихгүй байгаа. Хөгжмөр байгаа. Харин тий одоо жишээлбэл за гадагшаа аялын маялыг гэдэг нэг тийм хуваартай мөнгө хадгалж байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. Зүгээр аялахын сан л гэдэг. Тий дээр тэр ус руу аялал гоёдоо, ингүүл гоёдоо, ингүүл тэгээд хажуу хаалганы хүмүүс сая өвөл амарчлаа. За тэгсэндээ хөрш бизнесмэнүүд 100 ингээл амар гоё ажлыг ээжс чи өөдөө сарсан үсэж яах маань аялчлаа. Аялах ёстой ч юм шиг. Тэгээд дээрэс нь би өөрөө ядчих яг одоо л гоё сургууль сурмаар санагдаад байна. Яагаад хамгийн тэнэг нь яагаад одоо сургууль яг одоо л би сурах хэрэгтэй. Юу сурмаар вэ? Толгоороо орох гээд байгаа. Юу сурах гэж? Тэл зүчгээс. Яг нэг хүмүүсийг ойлгож хэлэхэд одоо жоо онлайн юм авчвал тэгээ илүү гоё явах гэдэг юм уу тий? Нарийн нэг хүн шиг баймир шүү дээ. Тэгсэн чинь за сургуулаа бай гэхэд би бас нэг басанд явмаар. Тэр л мөнгө даахгүй байна. Ари өөрөөр хөгжих бас байхгүй. Одоо тэгэнгүүт өмнөх дугаар дээр гарсан чинь нөгөө нэг уулын зурагчаар сурмаар байсан. Санхүү баталчгүй гэдэг. Яа, яг тийм биш. Дугууланд явах гэдсэн санхүү баталчихгүйсэн чи одоо том болчоод өөрийгөө сургая гэсэн чи өөрөөс нь илүү хүүхдрөр мөнгөнд давхад байгаа. Би өөрөө усан зэлж яхаар хүүхдэд сэлүүлчих. Нэр хүүхэд гиснээс одоо хүүхдэд одоо хоёр хүүхэдтэй шүү дээ чи хоёр хүүхэдтэй шүү. Хүүхдэд яг нэг одоо юу гэдэг нийт орлогынхоо хэдэн үе ер нь зарцуулж байна. Ер нь яг хамаг мөнгөө зарцуулж байгаа юм шиг нийтлэг анзаарагдаад байгаа юм байхгүй юу? Тэнгүүд одоо юу гэдэг хүүхэд өөр амар зардалтай юу вэ нүү? Хөрөнгө оруулалт одоо өмч байгаа даа нүү? Одоо яг нөгөө солонгост хүүхэд төрүүлээд солонгос эцэг эхчүүдийн голд молд ингээл бас байлаа шүү дээ. Тэнгүүд тэднээс ч хүүхдийг яг зардал гэж харж байгаа. Тэгэнгүүт ихнэр бит хоёр бас бодсон. Зардал бас муу юм байна. Тэгэхээр хүүхдийг бол үнэхээр төлөвлөж ил гаргах хэрэгтэй. Өөрийнхөө ажил амьдралыг сайн бодож иж төлөвлөж иж гаргаж иж тэр хүүхэд чинь өөрөө маш их нөгөө удаан хугацаанд ингэж хөгжиж штэ тий. Нэг насанд нь авч их юм өөр, хоёр насанд нь авч их юм өөр, гурван настай болохоор бас өөр юм авч өгнө тий. Тэгж тэр хүүхэд чинь хөгжих гээд байгаа штэ. Яг өнөөгийн нийгэмд нэг найзуудаасаа хүрээллээсээ тасарчгүй хүн шиг өвтэйхэн шиг одоо нөгөө гадуурхахгүй гэдэг рүү орох гэдэг шүү дээ. Тэнгүүд хэрэглээ нь өөрөө биднүүсийн үеийн хүүхэд наснаас шал өөрлөлт. Тэнгүүд манай өрхийн орлогын бараг 60-70% харахгүй тийм. Нөхцөл байдалд орж штэ. Жишээ нь ингээл сүүлийн хүүхдүүд чи бүгд хөлний нумгуу болчлоо гээл тэгэхээр чи.
бас тэрэнд нь зориулаад дасгалын жижиг мод шиг юм авахч байд юм уу тий. Ааха. Бүгдээрээ гавтгаултай. Тэгээд хүүхэд бөмбөгтэй тоглох хэрэгтэй. Тэгээд нэг бөмбөг шиг юм авдаг ч юм уу тий. Тэгээд бөмбөг авах гэж байранд байгаа бацааж байна одоо цагийн хязгаартанд орчиж байгаа. Тэгэхээр чи нөгөө бөмбөг нь дуу гаргадгүй бөмбөг авах хэрэгтэй болчихсон тий. Тэгээ тийм дуу гаргадгүй бөмбөгийг хүн мэддэггүй эцэг өх байсан бол эхлээд дуугардаг бөмбөг авлаа тэр хэрэггүй боллоо айлаад нь доод айлна. Тэнгуут тэр бөмбөг чи хэрэггүй болчихсон. Тэгэхээр би эхнэр бит хоёр энэ баг орлоготой хүний хувьд авч өгөх гэж байгаа юм амар их судалж авч өгч байгаа. Ааха. Дээрээс нь шууд дэлгүүр гараад авч өгч явж боломж байхгүй. Тэгэхээр захиалж л авах гэсэн. Аа. Эсвэл хямдралыг хүлээх гэсэн. Аа. Тэгэхээр бүр баг ингээд жишээ манай хүүхдийн хувцсууд ч баг хагас улирлийн өмнө төлөвлөгдөөд явчихж байгаа. Онлайн худалдаа авах. Тий. Ааха. Тэг яг дэлгүүр гараад авахар нэгдүгээр сонголтгүй бүгд адилхан. Тий, ер нь бол Тийм гítэл би чинь бас хүүхдтэй юу авч өгдөг чи эцэг их болон өөрөө бодох шүү дээ. Тэгэхээр бас нэг хин хинтэй таалагдсан юм авч өгөхийн тулд ингээ үзэхээр шууд гараад авахар амар чанаргүй бараг үнэтэй авах гэдэг. Аа за. Бас нэг юм болохоор яг тэр одоо юмд нь мөнгөний гаргаад бит хоёр шууд гараад авч өгөх боломжтой ч гэсэндээ материал нь таалагдахгүй ч юм уу. Эсвэл нэг юм чанаргүй ч юм уу тий. Тим юмнууд бас амар их байдаг. Жишээ нь манай хоёр ч харшилтай учраас хувцас авахуд амар асуудалтай шүү дээ. Тэгэхээр нэг цөөхөн эдэн мэддэг брэндүүдийн хямдралыг хүлээдэг ч юм уу. Тиймэрхүү маягаар худалдаа авах. Гэтэ онлайнаар худалдаж авахлаар арзмаар энэ томхон жижигдэн тааран таарахгүй гэсэн асуудал үүсэхгүй. Ямар ч асуудал биш шүү дээ. Яагаад тэгэхээр нэг 2 дахь 3 дахь худалдаа авалтаас баримжаатай болчихж байгаа. Тэгэл ерөөсөө нэг жишээ нь манай том чин 120 арзмаар өмсдөг байхгүй. Тэгэхээр би одоо намар өвлийн хувцас амьдрын шүү дээ. Эсвэл хавар ч юм уу. Хэрвээ би хавар өвлийн хувцас авах гэж байгаа бол дараа жилийн өвөл өмсөх гэж байгаа учраас одоо 120 бол 130-ыг авчихад яг таарна. Ааха. Гэдэг юм. Тэгэхээр амар толгой ажиллуулдаг. Тийм ээ. Амар тооцоотой байна. За тэгэнгүүт за дараагийн асуулт ингээ шууд ургаад орчихсон байгаа. За яг өрхийн орлогын нийт одоо зардлын хамгийн их хэмжээг нь бол хүүхэд эзлээд нь шүү дээ. Тийм тэд нар хоол моол. Тийм. Тэгвэл хүүхдийнхээ зардлыг ахаад задлахлаар юунд хамгийн их мөнгө зарж байна? Хоол. Хоол нь хүүхдийн идж байгаа юм. Хоол, витамин. Витамин. Бид нар хүнснээс витамин авч чадахгүй үнэн шүү дээ. Тий, ер нь бол угаасаа Монголд байгаа бол хаг болсон гэж бүгд ярьж байгаа шүү. Одоо энэ шингэн сүүлүүд ч хүртэл бүгд хөрөөсөн шүү дээ. Тэгэл бодохоор ч бид нар кофе шопоос чинь жишээ нь зүгээр латте авъя гээл тэгэхэд чинь хөрөөсөө тий уучж байгаа. Тэгэхээр би аль болох американоор л оруулахыг хүсэж байгаа. Аа. Өөсөө хөрөөсөө угаадаас нэг бол тэнд юм. Тий, ядаж л американыг нь хөөрүүлээл хөөхөн нэр өгөөл американо моно жишээ тэгээ хураал тэгээ тэгж жаад арга американо ч юм болгож байгаа. За тэгэнгүүт за хүүхд гэдэг дээр ахаад нэмэлтээр боломжсрал нь яаж вэ? Хүүхдүүдэд ер нь нөгөө яг чипт хоёр өмнө ярьжсэн болохоор би нэг ахаад дэлгэрүүлээ асуумаар санагдаад байна л та. Хүүхд угаасаа том болоод том болохын хэрэгээр зардал нь ихсэх учраас яг одоо юу гэдгийг гадны Европын барууны систем шиг 18 хүртэл нь сайн аль болох чадхаараа боломжоор санхүүжүүлээд хөрөнгө оруулалт хийгээд тэгчээ тэрнээс нь араас нь бол боловсролыг олгоцсон хүнээс дутаахгүй хувцсанартай гудамжинд харахад бол хинч харсан нэг айгүй цэвэрхэн хүүхэд байгаадах юм чинь тэрнээс цаашаа нөгөө нэг тэтгэлгээр явах гэдэг дээр боловсрол дээр их хөнгө зарцуулж яах гэж ярьж байна шүү. Тэрийг нэг жоохон дэлгэрүүлвэл. Яг боловсролын тухай хоёулаа дараа нь яг тухтай ирнэ. Гэхдээ одоо бол товчхондоо сая манай хүүхд сургуульд орлоо шүү дээ. За тэгсэн. Яагаад тийм шийдвэр гаргаж байгаа гэдгийг л товчхон ярьчих. Тэгэхээр бол хүмүүс бол хувийн сургуульд өгсөн ч адилхан, улсын сургуульд өгсөн ч адилхан гэдэг. За бүгд ихэнх нь бол тэгж байгаа шүү дээ. Гэтэл хувийн сургуульд өгж байгаа эцэг эхчүүдийн ихэнх нь болохоор бид нар хүрээллийг худалдаж авч байгаа гэж байгаа байхгүй. За яа. Нөгөөдүүл нь болохоор алинд нь сурсан адилхан учраас би одоо мөнгө төлмөрг байна улсын сургуульд. Тэнд амьдрал үзэх гэдэг байгаа байхгүй. За. Гэтэл энэ бүх эцэг эхчүүдээс юу яригдахгүй байна гэхээр эцэг их нь өөрөө хүүхдтэйгээ ажиллахгүй байгаа байхгүй. Залхуураад байгаа л хэлбэр. Зүгээр бэлэн хүрээллийг нь авч өгнө. Тэгэл болоо тэр хүүхд сургуульд би мөнгөний төлөөл болоо. Эсвэл би улсын сургуульд өгөөд амьдрал үзүүлэн ч гэж тийм. Гэтэл тэр чинь айгүй өөр байхгүй. Хүүхдтэйгээ ажиллаж чадах юм бол аль сургууль нь бол асуудалгүй шүү дээ. Гэхдээ тэр хүүхдэд нөгөө зарцуулах цаг байна уу эцэг ихт нь. Хоёулаа ажилтаа, хоёулаа зээлтэй бол тэр хүүхдэд цаг гаргахад айгүй асуудалтай шүү дээ.
тийм байх юм бол надад бол хувийн сургуулиасаа бүх дугуулan бүх тэр үйлчлэгнүүдээ нэг доороос нь авчвал цаг хэмнэх гэдэг. Одоо яг нөгөө хүрээлээр нь. Тий. Гэхдээ би хүрээл гэхээсээ илүүтэйгээр хүүхдтэй болохоор олон талын мэдлэгийг сонирхолтойгоор хүргэж цөөхөн хүүхдэд багш ажиллаж шүү дээ. Тэр айгуу давуу юм болов хүүхд маань арай нээлттэй. Тэгээд багш нь хүртээмжтэй. Тэгээд гэртээ ирэхэд би яг тэр сэдвээр нь бас адилхан ярих ёстой. Гэрийн даалгаврыг нь яг гуруулаа хийх ёстой гэдэг юм зарчимтай гоод. Гуруулаа гэдэг нь ээж аав би одоо тэр хүүхэд. Яг гуруулаа хийгээд хүүхдэрээ би анги дээр нь хийлгсэн юм тайлбарлуулаад тэгээд даалгаврыг нь өөрөөр нь хийлгээд тэгээд хажууд нь яг хянаад хамтдаа хийж. Одоо тэгэхээр наадах чинь ингэж сонсхолоор чи амар цаг зав хүүхдүүдэд гаргах боломжтой ажил хийгээд байна уу? Эсвэл өөрийнхөө цагаас хомслоод байна уу? Өөрийнхөө унтах эсвэл өөртөө цаг зарцуулах юм уу? Бүгднгээс нь хомсолж байгаа байхгүй. Тэгэхдээ би цагийн хуваарьтай ажилд одоо орчих юм бол одоо офисын ажил. Тийм. Тэгэх юм бол би тэр хүүхдэд ямар цаг гаргах боломж. Дээрээс нь нөгөө нэг одоо сургуулийн арга хэмжээнд ч оролцох асуудалтай. Тийм болохоор арай уян хатан ажиллах хэрэгтэй болчих. Тэгэхээр нэг хувийн бизнес гэдэг юм аа. Тийм болохоор яг энэ чинь бас уялдаад байгаа байхгүй. Тийм болохоор бас ажилд орч чадахгүй. Гэхдээ хүүхдэд энэ анхаарах юм чи болохоор юу агаад байгаа юм. Хүүхдэд анхаарах юм чинь уусаа юу ярьж байна. Хүүхдэд анхаарах юм чинь цаг гаргах амар шаардлагатай болчиход байгаа. Хэрвээ би хүүхдтэй цаг гаргахгүй байх юм бол сургуульд дэмий мөнгө өгөх гээд байгаа байхгүй. За. Дэмий мөнгө. Тэгсэнд орвол би улсын сургуульд өгсөн дээр. Гэхдээ улсын сургуульд өгөх юм бол тэр хүүхдэд амар их цаг гаргах хэрэгтэй. Бүр хувийн сургуульд өгснөөсөө их. Яагаад тэгэхээр хүүхдээ хичээлийн тарангуутанд нэг дугууланд авчиж өгнө, дундуур нь өдөр үнжүүлэхт авчиж өгнө. Тэгээд дунд нь хоолно. Тэгэхээр чи яг нэг нь гэрээ эзэхтэй юм уу? Эсвэл нэг ажилгүй аав байх хэрэгтэй. Чи тэгтээ хоёр хүүхдээ юу яжсэн үү? Улсын сургууль юм цэцэрлэгт юу нүү явуулж үзчихсэн үү? Улсын цэцэрлэгт явсан. Явсан. Ялгаа үүсэж байна. Одоо болыг хувийн цэцэрлэгт явж байгаад хувийн сургууль руу шилжиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт улсын цэцэрлэгт явж байгаа үе, хувийн цэцэрлэгт явж байгаа үе ялгаа гарч ийн үү? Улсын цэцэрлэгт явхаар нэгдүгээрт амар их өвчин хүртэх юм. За өвддөг хүүхд. Олон хүүхд байгаа учраас. Тийм тэр чинь баг 40-50 хүүхд. Тэгэл өвдөөл эргэж ороод нэг 7-7 хоногор амраал яваад байгаа. Тэгэнгүүт жим тарианы зардал чинь дандаа антибиотик. За дандаа хүчтэй юмнууд. Тэгээ хамгийн гайхамшигтай нь юмнууд нь тасарсан. Тасарсан гэдэг нь юу вэ? Олдохгүй. Эм чин бичиж өгсөн юм чи олдохгүй заа. Тэгээд бүр улиастай бүр газрын бухрын хэнийч мэдгүй юмын санд азар нэг нь байх ч юм уу бүр хүн амтан захиж олж байгаа шүү. Тэгэхээр тэгээд тэр нь зарцуулж байгаа ихэ цаг хугацаа энергийнх юм тий. Тэгэнгуутаа дахиад нэг гайхамшигтай юм юу гэхээр улсын багш нар чинь өөрсдөө хүүхдтэй ажиллахаасаа илүү бичиг цаасны ажил ихтэй. Боловсролын яам руу 7 хоног болгоно л хичээлийнхээ хөтөлбөрийг батлаа явуулж байгаа байхгүй. Бас тэгдэм юм тий. Гэтэл яг тэр нөгөө хүүхдтэй ажиллах ёстой багш чинь компьютер хартал суугаад байгаа гэсэн. Тийм ээ. Амжихгүй. Тэгэнгუут хүүхд төр хин очиж яана гэхээр туслах багш. Тэгэхээр чин туслах багш. Дөнгөж сурж байгаа өөрөө боловсрч байгаа нэг залуу. Туслах багш гэдэг чинь яг үндсэндээ 2 настай 3 настай хүүхдээр бол ерөөсөл бандажийг угаахлаач шүү дээ. Тийм үү? Мэдхгүй найс надад үлдгэлээр мэдхгүй. Тэгэл багшийнхаа гар хөлний үзүүрт тавихгүй тэгэл тэр дотор нэг гүрүү шигшгэл юм багтгүй цэцэрлэгийн гүрүү шигшгэл шалахгүй. Харин тийм л. Тэгэл хүүхдийн баашээ суугаагаар тэгээ яг яасан юм дээр тэгэл зургт үзээ суучт юм бэл. За одоо хувийн цэцэрлэгт орчлоо шүү дээ. Тэгэнгუут манай хүүхэд сая хувийн цэцэрлэгт яваад одоо бэлтгэл анги төгсгöd их багын тэмдэг мэдчихэж байгаа. За боловсролын дээд 30 тооны дотор шүү дээ. Их бага мэднэ. Бүх их шиг гүйгүүлэгчээ нүүдэлцэн. Нөгөө дадлага зураасуудаа хийгээд дууссан. Тийм байгаа тоххой. Тэгээ дээрээс нь хөөрхөн йогийн хичээл орсон байна. Хувийн цэцэрлэгт явхлаар тэгээд өвдөх нь багасч байна уу? Амар багасч байна. Яагаад тэгэхээр 10 хүүхдтэй бол. 10 хүүхдтэй. Тэгээ багш нь ч гэсэн тэнд хөтөлбөр нэх батлуулах шаардлага. Яг л хүүхдтэйгээ сайхан зурлалтаа. Тэгэхээр ер нь одоо юу гэдэг нь хувийн цэцэрлэгүүд улсын цэцэрлэгийн гайгүй багш нарыг өндөр цалин өгөөд аль хэдийн татаад авцаа одоо улсын цэцэрлэг ч юм уу улсын сургуульд багшилж байгаа
цэцэрлэг сургууль багшилж байгаа хүмүүс бол ерөнхийдөө бол айгүй ачаал ихтэй тэгээд хүүхдүүдийнхээ боловсрол одоо хүмүүжлэлд анхаарах цаг нь байгаа гэж хэлэх гэдэг нь зөв. Улсын цэцэрлэгт за би яг нөгөө цэцэрлэгийн багш ээжтэй болохоор би шууд хэлээд байгаа байхгүй мэддэг юм шиг яриад байгаа. Манай ээж чинь намайг цэцэрлэгт хүргэж өгөөд оруулахдаа л цэцэрлэгт орсон нөхөр байхгүй. Тэгэхээр би бол чамайг дагаад цэцэрлэгээр явсан юм шүү дээ. Тэгэл тэгэхээр чинь яг цэцэрлэгийг би баа байггүй мэдээд байгаа байхгүй. Гэхдээ намайг хүүхэд байхад тийм бичиг цаасны ажил байхгүйсэн. Одоо сүүлд тийм болцсон. Одоо бүр новшоосоо. Одоо багш нар бүр залхаж байгаа. Тэгэхээр улсын цэцэрлэгт ямар багш очиж ийн гэхээр сургуулаа төгссөн багшийн дэдийн хүн л очиж байгаа. Дөнгөж төгссөн хүүхдлээр нь очиж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэл тэр чинь яг ингээл яг залуу насныхаа нэг 5 жилийнхаа ирч хүчээр л явж байгаа. Тэгэл ядарна. Тэгээ солиорч эхэлнэ. Тэгэхээр нэг мөсөн дээшээгээ арга зүйч багш магш болоод шууд бичиг цаас руугаа орох хүүхдээсээ салаад эсвэл хувийн цэцэрлэгт очиод толгой амар хүүхдтэй ажиллах уу? Тийм багш нар чинь яг хүүхдтэй ажиллах дуртай багш гэж байна. Эсвэл бол бичиг цаасан дуртай багш гэж байна шүү дээ. Манай ээж бол бичиг цаасан түүч дурггүй юм байна. Зүгээр хүүхдтэй ажиллах гоё. Тэр нь амар кайфтай. За энэ ч одоо нөгөө амар ялгаатай байна шүү дээ. Орлогоос бүр өстэй. Орлогоо зарлага руугаа шилжүүлээ ойлаа яваад байна тийм. Ягтай угаасаа тэгээ угаасаа тий хідэн төгрөгийн орлого болж ин зарлах чи угаасаа тэгж гарч байгаагаар бас яригдахаас л биш. Яг манай нэг хамаатны ихч ингэж ярьдаг байсан. Тэгээ тэр ч бас үнэн юм болов гэж бодоод хүн хідэн төгрөгийн орлого олдох байх нь хамаагүй. Яаж тэрийг зарцуулдаг байхаас хүний мөнгөний ухаан одоо юу гэдэг одоо нэг амьдралаа дээш нь татах чадвар гарч ирдэг гэдэг үхгүй юу? Ингээд бодохоор ихнэрээ шүтээлгэж бодчих та. Одоо тэгвэл танаа ихнэрийг тийм байгаад байна уу те? Хадагтай ээс амар хуваар л амар байл яа. Тий. Ер нь бол би тэгтээ одоо эндээс гараад байна шүү дээ. Хитэн дөргөөрч ууж болно. Айгуул машинаач сольж болно. Тэгтээ тэр мөнгө нэсэс зогцуулж чадна. Тэгтээ тэрийг гаргах юм бол амар хүндрэл гарна. Харин тий. Тэгээд одоо ярин зүгээр миний асуугаад байгаа тэр үнэн үү эсвэл зүгээр Монголын нийгэм тэр угаасаа хотлоо юу? Хүн хитэн дөрвний орлоготой хамаагүй. За сарын одоо хөдөлмөрийн хүйсний доод хэмжээ тэр 700 мянган төгрөгийн цалинтай байсан ч болно. 7 сая төгрөгийн цалинтай байсан ч болно. Өөрөө тэрийг үнэхээр зөв хуваарлж чадах юм бол амьдрал дэвшлэн. Хуваарлах юм бол хитэн ч төгрөгийн цалин авсан чамд бол зарцуулах маш өгөөчтэй болно. Гэхдээ нийтээр ийм ядуу амьдрмааргүй. Ер нь бол орлого хүрхгүй байгаа учраас л манай ихнэр тийм тэмцээд байгаа байхгүй. Тийм байна. Хуваарлаад байгаа байхгүй. Тэрнээс биш орлого хүрх юм бол арай ч ийм стресстэй амьдрмаар. Энэ мөнгө хуваарлна гэдэг чинь өөр амар стресс байхгүй. Ер нь бол тийм. Амар стресс. Тэгэд өөрийнхөө өнөөдрийнхөө юмыг үгүй гэж хэлж иж л тэр чинь өрөвлөгдөж байгаа. Тэгж байгаа. Одоо өөрийнхөө хүслийг хойш нь тавиад байна гэсэн үг шүү дээ. Тийм. Гэтэл манахаас өндөр орлоготой мөртлөө бит хоёроос мөнгө зээлий гэж байгаа хүн ч байна. Тийм. Тэд нар чинь тэгэл хэцүү л дээ. За тэнгүүт за яг Монгол дээр одоо Монголын одоогийн нийгэмд заяа. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд яг ямар хувилбарууд ашиглаж болж байна? Орлогоо нэмэгдүүлэхийн тулд бит хоёр яадаж сул орж ирсэн мөнгийг хадгалах гэж. Сул орж ирсэн мөнгө гэдэг. Сул орж ирнэ гэдэг нь хүүхдийн төрсөн өдөрт мөнгө өгнө. За төрсөн өдрийн мөнгөн бэлэг. Усны найранд мөнгө. Усны найрны мөнгө бэлэг. Гэх мэт шинэ жилийн бэлэг. Шинэ жилийн бэлэг те. Тэнд мөнгөн хэлбэрээр орж ирэх юм бол тэрийг хадгалах гэж. Энэ бол 100% нэмэлт орлого болчихж байгаа. За тийм. Ямар ч бит хоёр хөдөлмөрлөхгүй орж ирнэ. Тэгээ энэ ч хоримтлагтаад ирэхээр амар хөөрхөн юу болчихдог юм бэл. Бит хоёр тэрүүгээр нь цэцэрлэгийн төлбөрийг төлдөг байхгүй бас. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд нэг тэмцэл дамнаад орж ирээд байдаг ер нь бэлгүүд өгдөг шүү дээ. За хамаатан садан аав ээж. Тийм дээрээс нь усаас орж ирдэг. Тэгээ усаас орж ирж байгаа мөнгө төгрөг. Тэгэхээр тэднүүсийг эвлүүлчихээр цэцэрлэгийн төлбөр гараад ирчихэж За. байгаа. Яг нь наадах чи би хөндлөгөө сонсоод бол бэлэг өгж байгаа хүмүүст их мөнгө өгдөг юм шиг сонсогдож байна. Яг зүгээр нэг үг хэлэхэд бол. Яг тэр чинь яг их мөнгө шууд цэцэрлэгийн мөнгөнд өнгөдөг чинь одоо жишээл бас одоо нөгөө ингээ бэлгэнд мөнгө өгж байгаа шүү дээ. Тэр чинь хүртэл лимиттэй болчиход байгаа байхгүй. Лимиттэй гэдэг нь үгүй доод лимит үү? Тэдээс дээшээ гэж үү? Нэг 20-с дээш мөнгө өгөх гэдэг болсон байна. За ер нь бол тий. Угаасаа хүнд бэлэг өгч байгаа бол тэгэхээр чинь тэгэл хөөрхөн цугларчдаг гэсэн. Мэдээж шууд одоо цэцэрлэгийн төлбөр чинь сарын 500-аас эхэлж байгаа шүү дээ. За. Яас мэдэхгүй шүү зүгээр. Хамгийн ямтх нь 500-аас эхэлж байгаа. За тэгвэл 2 хүүхд сая. Өдөр өнжүүлэхүүд бол чинь одоо 350-аас эхэлж байгаа байхгүй. Өдөр өнжүүлэх гэдэг чинь цэцэрлэгээс юугаар ялгаатай вэ? Хичээлээс нь аваад даалгаврыг хийлгэж байгаа бол үйлчлэг. За аав ээж нэлээд оройд хардаг бол тэр хүртэл нь хадгалж хүүхдүүдийг анхаарал хандуулнаа л гэсэн юм байна шүү дээ. Тий. Тэгэнгუთ чинь за арай амтгаа. Тэгэхээр манай цэцэрлэг хямдтай орно. Тэрэн дээр чинь бас нөгөө нэг улсаас мөнгө өгч байгаа цэцэрлэг дээр. За. Тэр нь ямар мөнгө байна гэхээр
манай хороонд улсын цэцэрлэг сургууль байхгүй учраас хувийн цэцэрлэгт ийм Монголигаар орчиж байгаа байхгүй. За. Тэгэнгუთ тэрэн дээр нь жоохон 150 сая төгрөг өчөж байгаа улсаас. Тэгэхээр 500-аас ч хасагдана. За. Тэгээд тэрэн дээр тэгээ нөгөө 400 дээр чинь нөгөө бэлэг мэлэгний чинь мөнгнүүд нь явагдана. Тэгээд дээрээс нь бит хоёрын хоригдлуулсан мөнгнөөс чинь тийшээ явна гэсэн. Тэгэхээр нэг ёсондоо 4 юу 500-аас чинь 150 130-ыг хасгарч идэв. 500-аас 130 370 300 идэ 200-ыг бит хоёр хадгалах хэрэгтэй. 300-ыг хадгалах хэрэгтэй. 50 мянган янз бүрийн байдал ирж байна. Одоо тэгэл орлого явсаар бол зарлага руу шилжиж ядах юм. За дахиад өөр нэг хөлбөр арга зам юу вэ? Өөр орлого. Чиний бодлоор тий. Өөр орлого гэхэр чи манай хүн чинь сармуусны хиймээ. За давхар бизнес. Давхар гэж хэлж болно тий. Тэр орлогуудыг бас хадгалах хэрэгтэй. Хадгална гэдэг нь ямарваа нэгэн гинтийн зүйлд гаргах Монгол гэсэн. Тэрнээс нэг амар тэрийг хадгалаа амар юу байхгүй л тий. Цөөхөн идэвхжлүүлэх хэрэгтэй. Би болохоор нэг арьсаар юм оёо таяа нэг юм зарчин. Тий. Тэрийг хоёулынх нь давхар бизнес тий. Гэхдээ тэрнээс чинь минийхаас бол нэг материал авах шаардлага үүснэ. Тийм учраас тэрийг бас хуваарлах хэрэгтэй. Аль нь яг ашиггүй, аль нь материалуудаас тооцох хэрэгтэй. За. Тэгээд бас объектыг түрээслэн. За тийм. Тийм түрээслсэн мөнгөө бас хадгалах хэрэгтэй. Тэгээд жилдээ ер нь хэдэн за хэдэн туслахын ажлыг чинь барилгын. За бас тий хаяа тийм байна тий. Нэг танд хэд маань дуудах юм бол очиад нэг хан маань тэр мөнгөш наараад нэг хэдэн. Тэгээд тэрийг бас тусна хадгалах хэрэгтэй. Кофений орлогыг тусна хадгалах хэрэгтэй. Сэндвичийн орлогыг тусна хадгалах хэрэгтэй. Шүү. Тэгээд орж ирж байгаа бүх юмудаа тусад нь л хадгалах хэрэгтэй. Тэдрээс чинь гэхдээ аль нь хугацаатай вэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Зүгээр ихнэрийг хараад байх гэсэн. За. Тэгээд хугацаатай хадгаламжны чинь давуу тал нь ганцхан Монголд л байгаа шүү дээ. Уул нь бол. Тийм цалин өндөртэй хүн бол хугацаатай хадгаламж хийх юм бол амар өндөр хүүтэй байхгүй. Өндөр хүүтэй дээрээ хүүхдтэй хүнд бол хүүхдийн хадгаламж бүр өндөр хүүтэй. За бас болох юм тий. Тэгээд тэрийг бол ашиглах хэрэгтэй л гэж бодож шүү. За тэгмэд орлогоо цуглуулж байгаад одоо ингээм амар олон төрлийн орлогууд байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол зүгээр үндсэн нэг өрхийн нэг бизнес яваад хажуугаар нь ингээд чаддаг юм аа хийх гэдэг шүү дээ. Тэгээд тэднэрээс цугларсан юмараа Монголд жишээлбэл заа юу гэдэг хэр хугацааны давтамжтай ганц удаа тансаглаж чадахгүй шүү дээ. Гэхдээ одоо нэг яадаг шүү дээ нэг тийм гоё нэг гэрээрээ гой хоол идэх эсвэл салхин гардаг. За тэрийг хүртэл одоо нэрээ төлөвлөх болчихж байгаа. Харин төлөвлөөд тэгээд туршлага нь яг юу вэ гэж асууж байгаа. Төлөвлөхөөр яг сард л нэг удаа юм бэл. Сард нэг удаа. Тэхгүй л бол амар хэцүү болж байгаа. Тэгэхээр яг гэртээ бид нар хүнсээ цуглуулаад гэртээ л сайн. За. Хоол тансаглалыг бол тий ер нь өөртөө Монголд айгүй инээдтэй тансаглал нь түргэн хоол байгаа. Харин тий пиццаат мат чиг шиг. Шаал инээдтэй. За тэгэнгүүт одоо нөгөө талаас одоо мини кейсээр л та. Би ч одоо нөгөө тогтмол цайлантай юм шүү дээ. Нөгөө өглөө хуруугаа уншуулад орой хуруугаа уншуулаа гардаг гэдэг шиг. За тэр бол үндсэн орлого болчихж байгаа юм тий. Тэгээд тэр хүртэл цаана мап антай заяа. Уусаа одоо нөгөө нэг Amras Weekly Talk Show-оор ч яриад байдаг шүү дээ. Залуучууд орж ийн нийгмийн даатгалахгүйгээд уусаа ингэ асуулаад байна гэдэг шиг. Би өөрөө чивэл хувь дээр бол юу байхгүй юу? Нийгмийн даатгал айл бол хамгийн багаар төлөвлөлдөг. Яг зөв. Надад угаасаа энэ юу гэдэг улсад ингээд татвар матур ямар нийгмийн даатгал юу гэдэг хувийн орлогын матураар мөнгө асуулж өгөх ямар сонирхол байхгүй байхгүй юу? Одоо юу гэдэг юм би жишээлбэл угаасаа ипотекийн зээл авсан нөгөөх нь зээлийн лимитэнд хүрсэн байхад надад дахиж нэг тийм том миний зээл гарахгүй. Дээрээс нь тэр зээлийг хинч төлөлцөхгүй. Тийм, тэр зээлийг хинч төлөлцөхгүй. Тийм, тэр нийгмийн даатгал матгал намайг дараа нь яахгүй. Тэгэнгүүт ахаад араас нь одоо бусад зардлууд мардлууд явчихлаар угаасаа надад мөнгө хүрэхгүй байгаа учраас аль болох багаар тооцдог. За тэгээд тэрний тулд орлогоо нэмэгдүүлэхийн тулд юу их вэ гингүүт. За одоо нэг манай байгууллагын нэг харьяа гэх юм нэг тийм бүрэлдэхүүн нэг хэсэг дээр 2-7 хоногт нэг удаа нэг хаасл хийж байна. Халдварны ажил хийж байна. Тэрнээс нэг хэд хоногийнхоо хоолны мөнгө тэгээд дээрээс нэг жоохон бонус маягийн урамжуулчих юм нэг тийм ууж идэх юм авчихна. Бартер шиг байгаа даа. Бартерын үйлчлэгээ тий. Амар тийм цаг зарцуулж байгаа бартерын үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгээ нөгөө газартаа ашигтай орлогыг нэмэгдүүлэхийн тулд тийм ажил хийж байгаа. За тэгээд яг нэг сайхан юм нь юу? Аавынхаа ажлаас яг захиалгатай ажил орж ирдэг. Манай аав надаа ийм хийгээд тэд нүний шал өгье гэдэг. Яг тэгэнгүүт зүгээр
муухайгаар бодвол нөгөө аав надаа үн зүгээр мөнгө өгөхгүй байх гэдэг бодлоо сайнаар утгах юм бол энэ хүүхдийг юм хийгээд хийснийг нь хариуд нь ингэж мөнгө өгдөг байя гэдгээр ч юм уу. Тэгээд угаас миний чадж байгаа ямиг надаар хийлгээд үр дүнгийн ягаад яг л ажил гүйцэтгэл яваад байгаа байхгүй юу? Нөгөө цагаар ажиллана гэдэг шиг тийм. Тийм жир хүүхд амар дутуу үнэлт юм лээ. Юу. Дийлийнх нь бол тий. Ядаргаа гэл. Уул нь бол тийм. Гэтэ тэгээд чи угаасаа нөгөө хүн юм чинь нөгөө хийсээр бас сайжрна шүү дээ. Нөгөө нэг ахагийн хэлдгээр сайжртын боолтой биш таам гэдэг шиг. Яг тэр шиг л. За тэгээд нэг бүрний хаяа нэг орлого бол юу вэ? Манай найзын ээж нь олон улсын байгууллагад ажиллаж байгаа тэтгэвртэй гарцсан. Тэгээ олон улсын байгууллагын шугамаар орж ирж байгаа нэг тийм материал сургалтын гарын авлах ч юм уу нэг тийм юмнуудыг орчуулах ажлыг эсвэл нөгөө тэрний бэлтцийг нь бэлдэх ч юм уу те текст бэлдэх аль биесний орчуулга тиймд бол хаяа явдаг. Тэр бол гэхдээ яг бүр хаяа нэг л те. Тэгээ одоо эднэрийг цуглуулад эднэрээс орж ирж байгаа мөнгнөөс яг үрэлгэн би өөр амар амттай мэдих туртай учраас хоол мол бол амттай хоол өөрөө чиж идэх туртай гадуур ч идэх туртай болохоор мөнгө үрчдэг. Ид миний хөш. Гэтэ яг тэгээд жоохон цуглуулад болоод те. Гол нь турхуул гэдэг асуудал. Тийм, гол нь турхуу гэдэг л байна. За, тэгэнгүүт одоо ингэ орлоготойгоо ойл буцаа яриагаад уянгууд Монголд ингэ яг нэг тийм орлого нэмэгдээд ингээд яваад бүх юмд ингээд үрээд явлаа гэхэд нэг тийм сэтгэл ханамжтай тайван ч юм уу нэг тийм тогтвортой гоё мөнгө олдог байдлаар амьдарч ажиллаж чадаад байна уу гэдгийг би гайхаад байна л да. Түүч чадахгүй амар их цаг гарч. Тэгээд залуучууд угаасаа гадагш явах гэдэг байгаа шүү дээ. Амар их цаг гарч. Одоо ингээд уул нь бол өөрийнхөө кофе шоп төр жишээ авъя л да. За. Би өглөө 6 донгоож болно тий. Донгоолоо 6 донгоолоо. Тэгэнгүүтээ би 2 цаг таачмаар байгаа. Өвг нөө. Тий. Номжороор. Хойш одоо үхсний ихтэй хүн гордоо суугаад амирг байсан тий. Гэтэл ингээл дахиад нэг өөр юм хийх хэрэгтэй болчихвол. Тэгээд дахиад нэг өөр юм хийгээл орлогоо нэмэгдүүлээ гэхээр 24 цаг ч хүрэхгүй байгаа байхгүй яг яасан юм дээр. 24 цаг хүрэхгүй чи зүгээр яг 24 цагийг хүргээд ажиллах. Гэтэ ялаж салж унаа чи. Амар ядрахаас гадна стресс аваад дим шүү дээ. Стресс аваад ангууд чи хүүхд дээр очиод наачт юм шүү дээ. Харин тэгж байгаа. Тэнгуут нэг гаднаас нэг гэрлөө орохдоо нэг тийм байлаар өргөсөн арслан шиг юм орохч амар онцгой. Уул нь бас хүүхдтэй хүнийхээ хувьд би бол сая чиний хувьд ингээл амттан зарцуулаад хоол идэх чи өөртөө enjoy яваад шүү дээ. Би бас хүүхдтэйгээ ингээл хамт тоглолт тэднүүсийн яриагаар яриад бас нэг enjoy байх гэдэг шүү дээ. Тийм цаг гарахгүй байгаа шүү дээ. Харин тийм. Угаасаа одоо жишээлбэл чив дээрийн ялгаа угаасаа нэг нь ингээд ихнэр хүүхдтэй нөгөөх нь тийм биш учраас одоо юу гэдэг би өөрт олдож байгаа цагаа жишээлбэл хамгийн инээдтэй их нэртэйгээ нэрийг гэртээ тухтаач кино үзэж чадахгүй шүү дээ. Би нэр чадахгүй зэ. Үнэхээр үзьгээд хоёулаа арайгс нэг юм түрээслээд нэг суухад байна шүү дээ. 5 минутын дараа унтчихсан. Би бас нөгөө унтсан үний хажууд чинь бас ингээд донголцох гээд байгаа байхгүй. Угаасаа нөгөө кино гэж би худалдаад авсан шүү дээ. Бас нэг үзчихээсэн. Нөгөө аавраагаар ингээд нөгөө нойрн дамжаад өө. Харин тийм. Одоо яг хүнээр нэг орлого гэснээс сая нөгөө миний хуучин түүх санаанд орчлоо. Өмнө би чинь тэгээд за яг одоо юу гэдэг entertainment салбарын ч юм уу нэг тийм найзуудаараа нийлж юм хийжсэн. Сайхан орлоготой байсан. Юу сайхан орлоготой ш. Тэр бол зүгээр яг ингэ явдаг байсан. Тэгээ өмнө нь за юу гэдэг төрийн байгууллагатай хамааралтай олон улсын байгууллага төслийн ажил дээр ажиллаж байсан. Тэр зээлгүй байсан. Зээл бол угаасаа яг энэ хоёр ажлын өмнө авсан байсан. Тэгэхээр зээлтэй байсан тий. Зээлгүй байсан үе болвол яг нөгөө нэг хамгийн анх нөгөө нэг ажилд орчоод тэрнээ нэг 10 жил ажилласан гэдсэн шүү дээ. Тэр хугацаанд л яг зээлгүй байсан. Тэр үедээ бол тэгтээ угаасаа яг нэг тийм 20 идтэй байсан л нэг тийм тавтахад нэг албан юм шиг гарч уудаг найзуудаараа ажил та. Тэгээ яг нөгөө нэг ажил та. албатай юм шиг гарч уугаад идвэсэн. Тэгээд бодглохлоор их мөнгө үрээд идвэсэн болохоор одоо яг гэхдээ тэрийг бодглохлоор тэр мөнгийг уул нь үрээгүй хадгалсан бол гэдэг бас бодол төрдөг заяа. Тэгсэн бол яг арай өөр давуу талууд үүсэх байсан юм шиг тий. Арай жоохон зээл багтай ч юм уу эсвэл ядаж хамгийн анх байр нь орохдоо байраа ипотекээр авчаад байрныхаа доотлол гараж бодлоо жоохон заавал бэлэн төлөлтийн хийж авах гэжсэн бохгүй. Тэгээд гараж авч чаддаг одоо тэгэл би машина гадаад өгдөг бохгүй. Тэр мөрийг авчих байсан ч юм болов гэж бодоод. За тэр яг яриад байлчлаа. Дөрвөн ярихад орлогоо нэмэгдүүлэх гэдгээд онлайнаар гадагшаа Америк руу шөнийн цагаар ажиллаж үзчихсэн бохгүй. Одоо нэлээд олон хэсэг залуучууд хийдэг болсон. Миний мэдгээр бол за миний мэддэг нэг 10-аад залуу байгаа. Dispatch хийдэг буюу Америк дотор нөгөө
ачаа тээвэр хийдэг нөгөө Тий. компаниудын захиалга авдаг, ажил олдог, онлайнаар ажил олдог тийм ажлыг хийдэг монголчууд байдаг байхгүй юу? Яг хамгийн лайтай нь 7 хоногийн 6 өдөр ажиллана. Тэгтээ ажил эхлэх нь оройн 8 цагт эхлээд өглөөний 10 цагт дуусдаг байхгүй юу? Цагийн зөрүүтэй. Хүлтэн 14 цаг ажилладаг. Тэрэн дээр яг уу сайн хийвэл нөгөө нэг одоо яг нэг гүйцэтгэлээрээ гэдэг шиг хэр их үнэтэй ажил олсон байна, хэр их ажил сайн олсон байна гэдгээрээ мөнгө олоо явцдаг давуу талтай. Тэгтээ нөгөө талаасаа тэр хүн яг эрүүл мэндийг болдог. Би бол яг тэрийг бол өөрөө яг амар сандсан. Тинчээ чин тэгэл яг оройн 8 цагт ингээл бүх хүмүүс ажиллаа тараад дуусаад гэртээ ирж байхад би зүрэл гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээл яг эхэндээ бол аюу мөнгө олж ийн гэж бодоод аюу сайхан байгаад байдаг. Тэгээ сүүлдээ ингээ анзаараад тахлаа би физиологи амар ядардаг. Тэрийгээ сэргийхийн тулд мен чинь яг нэг тийм бассейнд явдаг, дасгал хөдөлгөөн хийдэг, бүх төрлийн витамины бүгдийг нь уудаг гэсэн. Тэгтээ тэгсэн ч гэсэн одоо юу гэдгийг амар ядралттай, амар стресстэй. Тэгээд угаасаа нөгөө тийшээ харьцаж байгаа хүмүүс чинь би эндээс одоо юу гэдгийг одоо Америкт хар ажил хийж байгаа хүмүүстэй л харьцаад байгаа байхгүй юу? Хизээш нөгөө сайхан хүмүүс биш. Тэгээд ир дунд чинь тэр чинь өөрөө нөгөө Монгол жолооч нартай Америк компани гэхэлэр Монгол жолооч нар нөгөө хар ажилладаг монголчууд ямар байдаг вэ? Яг л нэг тийм нийтлэг хандлагатай. Ярианы бол соёл байхгүй, харилцааны соёл байхгүй, цагийн менежмент байхгүй, хүнтэй зарчмын харилцаа үүсэхгүй, нэг бол шууд хувь хүн рүү дайрж орж ирнэ, нэгэн тэгнь асал өөртөө цаанаа алдаа гаргачаа тэрийг бид нарыг зохицуулгээ хайчдаг. Тийм хүлийн зөвшөөрдөггүй. Тийм хүлийн зөвшөөрдөг. Өөрийнхөө юм буруу юм. Тэгээд өөрөө яг мань чи энийг хийж явж байгаа тэгээд сүултээ тисгүй болсон. Болсон болж. Тийм. Тэгтээ одоо ингээд тэрийг болсноо бодглохлоор зүв болцсон. Ягаад гэвэл орлого нэмийг гэлээс одоо ерөнхийдөө Америкийн эзэн засгийн ч гэсэн жоох унаад байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн орлого ч гэсэн их байх болцсон. За яг дунджаар яг тэгж нормал ажил хийлээ гэж тооцоход за сарын нэр $1000 болж гэнэ л үгүйтэй байна. Тэнгүүт бүхэл бүтэн би эрүүл мэндээр охироод 7 хоногийн 6 өдөр ажиллачаад 3,500,000 төгрөг авна гэдэг бол амар асуудалтай байна. Тэр чинь хинтэй ч харьцаа болчихно. Хүн амьтанд орж гарч ууж чадахгүй, нийгэмшгүй. Өөрөө тэгээ нэг чөлөөтэй нийгмийн харилцаанд ороод орж гарч явъя гэж байхгүй. Угаасаа тэгэл өглөө юу гэдэг нэг тийм за 10 марав за 7 8 гэж дууслаа гэдэг чинь гэртээ ороод унтаал буцаад ирэхэд 5 6 цаг. Яаж яхад яг сууж байгаа л ажил. Тийм сууж ажилтдаг л онлайнаар сууж. Тэгэл унтаас ирэхэд та өдрийн 2 ч юм уу 3 4 за бүр орой тэгээд 5 цаг хүртэл унтцсан. Тэгчээл гараал явангууд нөгөө хийх юм байхгүй. Зүгээр л ингээл нэг тийм тэрүүгээр сэлгүүцээл хүн амьтандаа бизнес ингээд ийгингүүт нөгөө цаг нь зөрдөг. Тэгэл дасгал төлгөөгээл амраа явдаг. Тэр би тийм ажил хийж байгаа нэг хэсэг хийж байгаа болсон. Яг хөө тэгээ нэг тийм орлого чухал гэж яваад нэг амьдралаа дэвшүүлэхэд тийм явахлаар нөгөө талаас нөгөө золиос нь гарч байгаа нэг юм санагдаад орлого гэдэг юмтай ойлвол яг энэ зүгээр яг ач холбогдолтой хоёр ярьж байгаа сэдвтэй ач холбогдолтой үг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг бас энийг бас бодож үзмээр юм байна. Надад ч амар бодох хэрэгтэй. Юунд үнц нь агуулгадаад байна гэдэг дээрээ. Тэгвэл яг мөнгө гэдээ яваад хар чинь нөгөө мөнгөний чинь ард амар их золиос шаардаж байгаа. Харин тийм. Тэрийг өөрөө яг мэдэж гинүү мэдэхгүй. Жишээ нь би яг ингээд зам шиг шүүн ажиллаа гэхэд миний арга гэр ямар шүү байдалтай байх уу гэдэг чинь бас айгүй сонио. Тийм. Би ч бас шүүн ажилласан л та. Нөгөө юу тийм солонгос таах тий. Тэнд ч айгүй гой ажил байдаг л та. Гэхдээ яг суухгүй нөгөө биеийг хөдлөөд байгаа учраас нэг нойрмолоод тахсан. Гэхдээ л юу нойргүтэлтэй болчихсон. Харин нойргүтэл гүличдэг. Тэгээ би ч одоо 8 жил нойргүтэлтэй явж байгаа. Саяхнаас гайг болчихсон. Тэгэнгүүт яг тэр үед одоо юу гэдэг танаа эхнэр та хоёрын харилцаан дээр асуудал үүсэх үү? Амар үүсэн ш. Жишээ нь одоо би тэр хүн ганцаараа унтаад өглөөс ирэхтэн чи унтаж जैन. Тий, яг зүрөө явна тий. Сайн уу сайн ч явахгүй тэгэл юм. Нэг хос биш нэг хамтран амьдрч таамтай байгаа юм шиг. Тийм ч айгүй гонхтой байхгүй. Тэгээд одоо яг зүгээр тим ажил хийснээс орлого оллоо гэж за яг давуу тал нь орлого олсон байлаа гэж бодоход сул талууд нь яг юу байв? Чи өөрөө зүгээр тоочод хэлвэл. Нэгдүгээр тэр гэр одоо битээрээ харилцаа бол амар тийм гачин болчихж байгаа юм шиг. Ямар ч ойлголцол байхгүй. Дээрээс нь би ядраад байгаа учраас бие сэргээхийн тулд сахараар сэргээ шин. Тийм ээ? Баахан газтай ундаа уун. Баахан энерги дринк өөрөө юу лээ тий. Тэгэнгуутаа дахиад сүултээ кофе уу. Тэгээд тэр чинь бас хитрхээр юу лээ. Тэгээд дээрээс нь витамин уу. Тэгээд энэ болгон чинь зарлага байхгүй. Тэгээд энийг сарка битээр ингээд дэвтэр дээр бодоод үзэхээр
ямар ч хэрэггүй бэл. Бараг нэг зарцуулж байгаа мөнгө Яг буцаад адилхан. Тийм. өдрөөр болж байгаатай. Бүр яг адилхан. Тийм. Тэгээд бид тээр цагийн ажил болцсон байхгүй. Шүн нь яваал, өглөө нь яваад тэгэл нөгөө зарлага нь яг адилхан. Би 2 ажил хийлээ гэхэр чинь юу гэсэн үг? 8 удаа автобусан суугч байд юм уу тийм. Шинэ нэг тогтмол ажилдаа явдггүй би өглөө оройд нэг удаа л явна шүү дээ тийм. За тэгтэл цагийн ажил хийж байгаа юм чинь би хоолоо өөрөө худалдаж авна. Дахиад нөгөө орлого оосныхоо ирээр зарлага гаргадаг байхгүй. Тэгэл би шууд нэг компанид шууд ажилд ороод тогтмол цалин аваад яг цагтаа яваал, цагтаа тараал тийм. Тэгээд эренгуут яг адилхан байна. Дансанд орж байгаа мөнгө нь бага болохоос биш. Миний зарлага яг адилхан. Тэгэнгүүт угаасаа нөгөө хадгалагдах ч юм уу нөгөө үлдэх хэмжээнийг ойлгомжтой байнга. Тэгээ дээрээс нь яг тогтмол цалин чи яг тогтмол ороод ирэхэд хуваарлаад амар амар. Тэдийн байрны, тэдийн хоолны, тэдийг нь хадгаламжтай гэдэг чинь. Одоо тэгээд за нөгөө зүгээр Монголд амьдрах орлого, залуучуудын орлого гэдэгтэй уялдуулаад юм бодглохлоор Монголд ингээд за ажил хийгээд орлогоо болгоод цаашаа амьдраад явбал гоё. Эсвэл гадагшаа яваад за юу гэдэг ар гэрийнх нь одоо юу гэдэг аав ээж нөгөө хамаатан саднаасаа хоол тэгсэн ирнэ гадаадд ажиллаад мөнгө олоод тэрэндээ юу гэдэг тэр чинь нөгөө нэг одоо нөгөө нэг орлого зарлагын харьцаа нэг тийм олон улсын тогтсон жишээ байгаад байна шүү дээ. Монгол бол тэрнээс бүр хамаагүй далийцсан гэдэг утгаар асуугаад байгаа юм. Тэгвэл гоё юу чамд? Би амар их боддоо шүү дээ. Хэрвээ гадагшаа явъя гэж бодож байгаа хүн болвол боловсралтай л байх шүү. Гадаадд очиод хөрвж чадах боловсрал уу? Яг тийм яг тэднүүс шиг л сэтгэдэг тэднүүстэйгээ адилхан өөрийгөө үнэлээд цалингаа авдаг л байх шүү. Тэрнээс гадагшаа явбал нэг хар ажил хийвэл ямар ч хэрэггүй. Тэгсэнд орвол эндээ арай ирэх чөлөөтэй. Визэн санаа зовхгүй. Ядаж арай нэг задгаа сэтгэх боломжтой. Тэгэхгүй гадагшаа явсан хар ажил хийж байгаа хүмүүс өнөөдөр бүгд л онлайнаар ажитаас пүүз зарж байгаа шүү. Яг яасан. Тийм өөр хийж чадах юм тэр юм байхгүй. Тэгэхээр сайн боловсралтай байх хэрэгтэй. Гадагшаа явах гэж байгаа бол. Тэгээд өөрийгөө адилхан үнэлмэл. Тэгээд цалингаа хүссэн цалингаа аваад тэгээ эндээ арай өөрөөр хараад арай өөр бизнес бас хийж болно шүү дээ. Монгол руу ба тий. Дараа. Тэгэхээр одоо бол гадагшаа явах гэж байгаа бол зүгээр хар ажил хийх гэж байгаа бол өнөө маргаашаа л арга зааж энэ даа л гэж би харж байна. Яагаад тэгэхээр би ч гэсэн хар ажил хийж байгаад эргээд ирэхэд яг хിവэрэл авахгүй би өөрөө хөгжөөгүй. Тий. Тий. Тэгэхээр чинь ямар хэрэг вэ тийм үст. Тэгээд одоо баахан цаг маг заргал. Шүү дээ яг. Одоо тэгтээ энэ чи заад ингээд юу гэдэг Монголд ингээд залуучуудын амьдрал ингэж тэгж орлого багасаад ингээд юу гэдэг за ингээд биднэрээс хамааралгүй төрийн гарч байгаа бодлого бодлого. Би яг төртэй холбоотой юм ерөөсөө ярмааргүй байна л да. Тэдний гарч байгаа бодлогоос хамаараад бидний орлого бидний олж байгаа мөнгө өөрсдөө үн цэнэг болоод байна шүү дээ. Энэ өөрөө ингэж дордоод байвал яах вэ? Улмал. Тий. Тэгэхээр бид нар ингээд дотгошоогоо байгаад байлгүйгээр аль болох илэрхийлэх л шүү дээ. Төрд дуугаа илэрхийлэх гэж үү? Илэрхийлэх төрд биш нийгэмд. Одоо за яг нийгэм гэдэг чинь ерөнхийдөө ингээд гудамжинд гарч ойрлоход чиний тэрийг сонсох хэвээр хүн чинь хин юм бэ төрөл үсттэй. Одоо юу гэдэг бусад хүн чамайг заавал сонсгол алд байхгүй шүү дээ. Байхгүй. Зүгээр л оо за хажуугаар ингэж जैन та гэл ингээд нэг халтчихээ тавиал сонсох. Ингээд төрлөө явахаар төрчөө өөрөө мушгаад байгаа байхгүй. Яг ингэж очиад би шууд төрлөө ингээд шууд за төр ингээд юм байна гэл тийм гуттай. Тэр чинь зүгээр миний хэлээд байгаа нь зүгээр чиний тэр хийсэн юмыг хүлээж авах ёстой субъект нь боловсроогүй. Харин зүгээр төр үсттэй. Уул нь бол эзэн бий нь бол тийм. Уул нь бол тийм. Гэхдээ тэр төрийг чи өөрчлөхийн тулд мас өөрөө боловсралтай хүчтэй байх хэрэгтэй. Одоо мас чи өөрөө шалтгагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол чиний нэг яриад байдаг зүгээр бусад хүмүүсийн боловсрал тэгээд юмд хандж байгаа хандлага нэг тийм юмнуудыг ахаад сайжруулах хэрэгтэй гэж хэлэх гээд шүү дээ чи тийм болохоор л энэ подкастн дээр ч юм уу энэ нэг жижигхэн кофе зардаг газар ч гэсэн илүү л энэ тал руугаа л ярилцаал арай л нэг зөв байх л хэрэгтэй. Тэгээд тэрийгэ илэрхийлээд хоорондоо үзэл санаагаа нэг эн чинь зөв юм байна гэдэг нэг юм дээр хүрээд ингээд тэр хүмүүс чинь ингээ олон болох юм болвол тодорхой хэмжээнд өөрчлөлт гарна. Тэрнээс яг өдөд бол өөрчлөлт гарахгүй юм шиг л саяны сонгуулаараа. Тий одоо ихэд би бол зүгээр ингэж бодоод байгаа. Одоо за ингээд шууд төрлүүл даличлаа л та. Одоо ингээд энэ сонгуул дараагийн сонгуул дээр ямар ч ялгаа байхгүй гэж явсаар гоод тийм явсаар гоод нэг тийм яг Оростой адилах ус болчих гээд байгаа байхгүй зүгээр л яг нэг тийм
сонгуул гэдэг нэртэй нэг хэлбэртүүд юм аа нөгөө нэг химлээ нэг комеди англи алдартай жүжигчин нүг диктатор гэх нэг кино байдаг штэ. Нэг ийм сахалтай баачка араби байгаад тэрэн дээр гардаг шиг хэлбэртүүдийн сонгуул яваад яг одоо улс төртэй хамааралтай хүмүүс нь өөрсдийн хийж байгаа бизнес ч юм уу лөөвраараа баяжаад зүгээр яг ингээ нэг тийм дундаж давхрагт нь ажил хийгээд өөрсдөө орлогоо болоо яваад идэг хүмүүс нь цөөрөд улам стресстэй тэгээ нийгмийн бусад хүчин зүйлүүдээс хамаарат энэ өөрөө лайтай юм шиг санагдаад би өөрөөс бол гадагшаа явах уу гэдэг бодол төрж эхлээд угаасаа толгоонд байгаад байгаа байхгүй юу? Чамаг л явал гэж хэлнэ. Тэгэнгүүт одоо яг уу чиний сая хэлсэн юм юу гэдэг би одоо юу гэдэг чиний хэлж байгаа гадаад очиж нэг бусад тухайн орныхоо иргэдтэй өрсөлдөөц хэмжээний чадвартай байдаг шүү дээ. Тэнгүүт одоо би чи л өөрөө тийм биш гэж өөрийгөө бодоод байгаа байхгүй. Тэнгүүт тийм байхгүй чи ад шаргал байхгүй шүү дээ. Харин тэгэхээр одоо зүгээр нэг хоолчин сайх юм да. Тийм. Хоол сайхан тэгээд тэрнээс хүний юм чи хүнийх л байхгүй. Тэгтээ сэтгэл санаа 50 байх юм биш үү? 50 байхгүй чи санагалцсан. Одоо яг ийм л байна л да. Одоо асууя сайхан. Яагаад тэгэхээр түгжрээтэй байна тий. Гадаагаараа түгжирж чинь тэр хугацаанд амар их боломж алдчихэв. За бүр заримдаа боли түгжрийн дунд зөв зүгээр байсан хүний шээс хүрэх гээд за боли бүр хоёр дахь нь хүрэх гээд тийм хугацаа хүртэл тийм олон цагаар түгжирж байгаа байхгүй юу Улаанбаатар. Тэгээд тэрийгэ гадаа гаргаад фэйсбүүк дээр боловсруулгүй орк болчихж байгаа. Тийм. Тийм асуудалтай нийгэмд амьдарч байгаа. Тэгээд юм худалдаж авъя гэхлээр за одоо ийм арт ордог хүнсээ цуглуулдаг өөрхөн баримжаагаар бодъё л та. Тийм. 2-7 хоног за боли 3-7 хоногт нэг удаа юмны үн өсөж байна. Яг ороод нэг үеижсэн бараа за дээр авах хэд байсан даа ингээ ороод авах гэхлээр үнэ өөрчлөлтсөн. Тэгээ дээрэс нь угаасаа нэг тийм агаар нь бохирдолтой хүмүүс нь муухай харилцаа тийм гэдэг юм. Яг чиний хэлж байгаа үнцэг болохоор өөрөөсөө эхлээд бусдыгаа ингээ жоохоноор ингээд өөдөн татаа соён гэгэрүүлээд ингээ нэг тийм дээшлүүлэх гэж яриад шүү дээ. Би бол тийм нэг шантарч байгаа юм шиг байгаад. Хэрвээ одоо ер нь гадагшаа явъя гэвэл одоо яв. Тэгэхгүй бол дараа жилээс виз гарахгүй шүү. Төрнөөс унчаад байна шүү. Ядаж мөнгө олдохгүй виз гарлаа гэж заяа. Харин тий. Тийм дасны баталгаа яадаг юм байхгүй тий. Мөнгө ч үүрхээ болчих. Хэрвээ одоо гадагшаа явъя яг одоо л яв гэж би хэл. Тэгэнгүүтөө гэж подкаст эхлүүлсэн байгаа гэдэг тий. Нэг юм хийхдээ үзээд байдаг. Тэгэхгүй ингээ заа подкастаар орлогоо нэмчих гээд байдаг хоёулаа спонсор болоод. Тэгтэл нэг дараа жил явд юм уу? За тэрний дараа жил явд юм хүн виз чинь гарахгүй. Дахиад нас чинь ихсэн дахиад сургалтаар явах гэж бол сургуулж авахгүй. Тий. Гадагшаа явах гэж бол хэрвээ ганц бие хүн байвал бүр гарахгүй. Яа тэгэхээр хаалх нь бараг тодорхой юм байна. Тий ойлгомжтой. Тэгээд дээрэс нь бидний төгрөгийн анш дараа жил ихэд бүр нь авсан ч учраас бүр шаансгүй авсан. Амар их зарлага. Айгүй нөгөө арай гэж ипотекээр авсан байраа зараад явна шүү дээ. Харин одоо ер нь тийм л хөлбөр рүү шилжиж байгаа бүр явахаар бай шийдээд явж байгаа бол хүмүүс тэгээд энэ долларын анш өслөө гэхэлэр тэрэн дээр яг нэг тийм мерсэр нэг тийм ач холбогдлыг ойлгохгүй хүмүүс байгаад тах шиг байна. Би тэрэн дээр амар бухимдаад байгаа. Ерөөсөө 80% нь ойлгохгүй. Одоо зүгээр за ингээ манай ажлын нэг их чинь жишээг ярил л да. Нөгөө нэг халамж өгсөн юу лөө нөгөө нэг сайн нөгөө Эрдэнэс 5-7 хувьцаа ногдлаа шиг маш их гээл 100 мянга төгрөгсөн шүү дээ. Манай ажлын ихч нэг мөс ингэж байгаа сая төгрөг өгчүүл илүү дээр юм шиг бидний амьдрал гэж хэлж байгаа байхгүй юу? Үгүй сая төгрөг өгчүүл саяараа л уuna бид нар. Үгүй саяараа худалдаа авалт энэ маргааш нь талах за өнөөдөр 3000 4000 гэжсэн дундаж мишэлжил гэдэг тал маргаашнаас нь 5000 6000 өсөө явчихна. Хүн болгон талхах хөнгөтэй болчих учраас. Тэгэнгүүт дахиад дараагийнх нь өмнө үнэтэй болчихно гэд тэрийг тайлбарлаад ойлгохгүй. Тэгэнгүүт энэ хүн чинь өөрөө ажилчин анги. Дээд боловсрал эзэмшсэн. За ямар нэгэн байдлаар за тэр эдийн засгийн математик юу гэдэг тийм хичээл нь үзээгүй гэж болно. Тэгтээ бүхэлдэн 10 жил сураад математикийн боловсрал эзэмшсэн. Нэмэх хасахын учрыг утгыг ойлгоцсон ийм ярьж байна. Ингээл бодохоор боловсрал гэдэг чинь юу юм бэ л? Тийм боловсрал гэдэг яг юу юм бэ? Хүн юугаараа зүв сэтгээд байгаа юм гэдгийг асуудал. Боловсрал гэдэг чинь яг зүгээр их сургуульд орохоос шал өөр юм байна. Тийм. Тэгэхээр чинь бид нар амар залхуу байдаг байхгүй. Ийм мэдээлэл одоо зүгээр ингээ утаснасаа мэдээлэл авахдаа зүгээр л уншаал хүй тэгсэн байж тээ. Тий. Хүй ингэсэн байж тээ. Цаад учир шалтгаан гэдэг юм бас уншиж болно шүү дээ. Эсвэл арай нэг өөр хүний постыг уншиж болно шүү дээ. Цаад учир шалтгааныг нь юм уу тий? Тий, яг ийм сон залхуу ингээ зүгээр л цаг өгцөөд байгаа байхгүй.
Тэгэл хогч л гэсэн. Ер нь бол тийм. Гэтэ яг манитл хохирч байгаа. Хогчин гэ тэр үний ганцаарыг хайх биш тэр үн чи тийм хүмүүс олон болохоор манисыг хөлдөөж ирчихэж байгаа. Хөлдөөж ирж, стажинг хөлдөөж ирчихэж байгаа. Ирж байгаа байхгүй. Тийм. Одоо тэгэнгүүт хэдүүлээ яах хэрэгтэй байх нь. Тэгэнгүүт энэ шинэ генерашн чинь 80 оных өгчүү сайхан байна гэдэг. Өө одоо тэгэнгүүт за өгөх нь угаасаа орвогийн жамаараа өгч таараа. Гэтэ тэр хүртэл нь яах ёстой байх нь вэ? Би бол ингэж бодлоо сая. Угаасаа эргэн тойронд байгаа хүмүүстэй энэ за хоёулаа зүгээр энэ подкастаараа л хэр дамжуулаад явчих л. Угаасаа соёнгийг эрүүлэх ч юм уу нэг тийм буруу бодож байгаа юм буруу бодож байгаа гэдгээр нэг тийм чичирхийлээ дайраад хүчтэйгээр илэрхийлчих хэрэгтэй юм шүү. Тийм шүү дээ хэлэх хэрэгтэй шүү. Наа бодож байгаа чинь буруу. Ийм байж ийм байд юм аа гэдэг. Надад сая тэгж санагдлаа. Стресстэй хилээлээ тийм. Энэ угаасаа санхүүчин амар стресстэй сул. Санхүү гэж угаасаа нэг чи дээр энэ стресс манай гэрт ямар байх вэ чи бод. Яа, Сэмштэй. Тэгээд танаа их нэрг бол нэрэ магтанд бол яа тэгж өмнөдийг зохицуулж яах гэдэг бол би ихтэй ганцаараа хаяа гахаад байдаг байхгүй. Ингээд за мистер яавал ингээ мөнгөгүй өөр яваад байна. Тэнгүүт энэчнээс ихнэр бүх юм зохицуулаад байна. Энэ ихнэр эсвэл хувийн хадгаламж амар их мөнгөтэй. А эсвэл үнэхээр хоёр дахь давхар бизнес их орлого өндөр гэж боддог байхгүй. Одоо сайхан хоёлаа ярил. Уцаа сайжирсан уу? Сайжирсан миний үг. Сайжирсан. Одоо мөнгөний төлөөл явж байгаа л дамгийн. А тэрэн дээр бас нэг би бол одоо утас ингээд лизингээр авах чадамжгүй юм байхгүй. Би айлч газар очиж надад утасны лиз өгөхгүй. Айлч банкнд өгөхгүй, айлч тэр store page надад нээгдэхгүй байна шүү дээ. Огтж заяа. Тэнгүүт манай ихнэр таньдаг хүнээсээ би ингээд тэд хуваагаад өгчөө. Миний орлого юм байна гэхээр лизингээс арай өөр хэлбэрээр авсан. Итгэлцэл. Тий, итгэлцэлээр авсан. Нэр наадхан дээр чи саяны ярьсан дээрс би нэг асуулт санчлаа асууж мартчих. Одоо ингээ Монголд юу байна? Юмиг амар графикын дагуу хувааж төлдөг аппликейшнуд амар их байна. Pocket, StorePay, өөр юу эдийн нөгөө нэг хэрэглээний зээл мэйл ингээл ингээ. Би авбаар байна. Би тэрэн дээр хамгийн амар би хамгийн эсэргээр байдаг юм багхгүй юу? За одоо ингээд яг зүгээр ингээ салбарын өөрийн хийдэг үндсэн мэргэжил холбоотойгоор юмнуудаа харъя л та. Монголын өргөний бирждэр байгаа томоохон банкуд ч юм уу томоохон өндөр үнэлгээтэй компаниуд ч юм уу хамгийн эрэлттэй байгаа хувьцаат компани нээлттэй компаниудыг харахад дандаа санхүүгийн байгууллагууд гэхгүй юу? Монголд ингэнгүүт санхүүгийн байгууллага хамгийн ашигтай ажилладаг салбарууд нь юу гэхээр банк. Тийм шүү дээ. Банк ус. Хувьцааны ус нь. Тэгээд дээрэс нь одоо энэ юунууд? Зээлийн аппликейшн. Зээлийн аппликейшнууд. Мань чи харсан бас. Тэгэнгүүт би энэ дээр хамгийн гомдолтой байдаг юм юу вэ? Гомд. Монголчууд мөнгөгүй болоод өөрсдөө дүнгиж хэрэглээнийхээ анхдагч шаардлагуудад авахын тулд ингээд дандаа зээлээр юм бодлож аваад байна. А тэрэн дээр нь хүмүүс тоглоод банкнж тоглоод өндөр хүүтэй зээл болгоод ингээд ягаад тэнгуут банкнуудын жилийн эцсийн тайлхныг харлаа дандаа л хэдэн тэрбумын ашигтай ийм тийм өндөр дүнтэй гараад идэв. Одоо Саркад ч гэсэндээ манай ихнэрт ч гэсэндээ ийм зээлийн аппликейшн бол нэгдэхгүй байхгүй. Тэгэхээр энэ юм дээр чинь мөнгөө хуваарлах юм бол тэднэртэй харьцаадах шаардлагагүй. Тэгэхээр би яагаад тийм аппликейшн авъя гэж бодоод байна гэхээр үнэхээр л орлого хүрэх байгаа учраас би зүгээр тэрүүгээр хөөх юм амар инээдтэй л юм авах гэдэг байхгүй. Тэг саяхан манай ихнэр чинь сая юм ялаа шүү дээ. Күүртэг хувааж авлаа шүү дээ. Ийм инээдтэй юм байж болох уу? Харин тийм энэ гэмүүд яг Монголд л байгаа балаа юм болчих. Тийм. Уул нь яг одоо юу гэдэг нь сонгодог зах зээлийн жишээгээр авч үзэх юм бол юм үйлдвэрлэдэг, юм бүтээгдэхүүн хийдэг, шинийг санаачилдаг салбарын бизнесүүд одоо гадаадын өргөний зах зээл өндөр үнэлгээтэй байдаг. Одоо Apple, Microsoft, Tesla, тийм шүү дээ. Amazon юу ч юм уу те. Дандаа нэг тийм технологийн шийдэл ямар нэг юм ч юм. Тэгэнгүүт Монголд хамгийн ашигтай байгаа юм хүнээс хүнд мөнгө зээлэх ажлыг л хийж байгаа газар. Амар. Яг тэрүүгээрээ би яг юу хэлэх гээд байна гэхээр одоо миний хэлэх гэж байгаа юмны санаа нь болохоор иргэдийг улам ядуу байлгаад байна. Тий. Мөнгө олж байгаа баг цалингаа юу гэдэг 30%-аар нэг юмд сар болгон хувааж төлөөд нэг эд хөрөнгө зүгээр л жижиггээд хөрөнгө. Утас ч бай, зурагт ч бай, угаалгын машин ч бай юу гэдгийг гэрт хэрэгтэй юмнуудыг л авахын тулд тийм одоо тэрний зээлүүд ч гэсэн зурагтаар дандаа битүү гарч байгаа. Хүнсээ ч гэсэн угааж авч байгаа шүү. Тэг хүнсээ ч гэсэн одоо угааж авч ин бүр болий гэд фрешбэк өөр юу гэдэг нь юмнууд дээр төлбөр хуваах нөхцөлгээл. За одоо Шангрилагийн доотлын good price дээр орё л төлбөр хуваах дээр ингэж хувааж төлж болно нөгөө юу лээ токен аппликейшн.
Ингээл дандаа ингээ мөнгнүүдээ ингэсэн. Тэгэнгүүт хүмүүс нэг талаасаа би бүр ингээд одоо яг сонсож байгаа хүмүүс ингэж хэлмээр байгаа байхгүй. Битээ нэг тийм өрийн хэрэгсэлтэй, өрийн холбоонд орж байгаа юмд их мөнгө зарцуулаач. Чиний хэлж байгаа. Айл болох чадчихвэл битгий тийм мөнгө зарцуул. Яг зөв. Одоо яг манай аавын хэлдэг өгөөд өгөх. Манай өөрөө математикт амар дуртай математик юм болохоор нэг 5 грамм металл гаргаж ирээд за ямар ч юм металл заяа нэг хүнтэй алт малт биш зүгээр ингэж яагаад хүмүүсээс судлаар тэр өөрөө нэг тийм за хэдэн 100 мянган төгрөг ч юм тийм нэг үнэлгээтэй. А тэр металлыг математик сэтгэлгээтэй ухаантай хүн ашиглаад тэрийг чип ч юм уу ийм болгоод янгууд тэр жижигхэн хэмжээний металл чинь хид хуваагдаад хид хидэн чипэнд ашиглагдах түүхийд болчоод тэр маань өөрөө үржүүлэгдээд зарагдахдаа хэд дахин үнэтэй бүтээгдэхүүн болчихж байгаа. Тэгэхээр тэр металлаас үнэтэй чип болох процесс бол зөвхөн хүний ухааны асуудал. Тэгэхээр орлого ямар байх нь хамаагүй юу гэдэг хэдэн төгрөгийн орлоготой байх нь хамаагүй менежментээ зарцуулаад сураач. Би өөрөө тийм хүн биш л дээ чаавас. Аав ч гэсэн хэлдэг. Манай аав амар том ярьдаг ч гэсэн яг надтай адилхан бас үрлэг нөхөрөхгүй юу. Манай ээж л байгаа гэдэгтэй. Тэгээ нөгөө нэг ихнэрүүд л яг бариад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тийм юмыг өөрөө одоо ойлгоцсон мөртлөө хэрэгжүүлж чаддгүй юмыг би хүмүүст амжуулж хэлэх гээд байна. Тооны ухаантай байгаа, тооны ухаанд суралцаач тэрийг юу гэдэг багахан хэмжээгээр амьдралдаа хэрэгэл тэгээд тэр чинь өөрөө буцаагаад орлогыг юу гэдэг нэмэгдүүлэх гаргалгаанууд ч болж эхэлнэ гэдэг санаал хэлмээр санагдчихлаа. Тэгэл найз нь хүүхдээ тооны сургалт өгч та. Тий яг зөв тий. Энд чинь бас нөгөө хүүхдээ сургалт өгтөө азарч гэх юм үйлчлүүлэх чинь хүүхдийн сэтгэл зүйч байсан байхгүй. Аа. Тэгэл хүүхдэд ерөөсөн математик бол асар чухал. Тэр хүмүүжүүлэгч хүн хүүхдэд математик яагаад чухал гэдгийг гаргалгаа энийг үжсэн, тайлбарыг энийг үжсэн. Хоёулаа тэрий чинь тэр үйлбэрийг, тэр тайлбарыг сонсоод өнөөдөр подкаст дуусгах. 1 минут цаахаа 1 цаг 5 минут болчихсон. Тэр тайлбар нь юу байсан бэ гэхээр хүүхэд ерөөсөө математик сурснараа сэтгэл зүгөө удирддаг. За. Дээрээс нь логикийн төвшөнд хамгийн хурдтай шийдвэр гаргадаг. За. Дээрээс нь олон сонголтуудаас өөртөө хамгийн боломжтой ашигтай сонголтыг авдаг юм шүү дээ. Тэгээд өөрийнх нь хүүхдүүд нь бүгд математикийг суур болгож явсан хэрнээ шал өөр мэрэгчлээ. Гэхдээ яагаад вэ гэдэг чинь. Яагаад тэгэхээр тэр хүүхэд суурьндаа математикаа сурсан 1-ээс 5 хүртлээ. Тэгээд тэрнээс хойш мэрэгчлээ тодорхойлоод тэрнийхээ салбар руу явхад айл хичээл дээр нь математикийн нөгөө нэг суурь тэр суур мэдлэг нь ингээд хөрвөө явчихж байгаа. Тэгээд нэг нь эмч. Нөгөөх нь өөр одоо юу болсон бэл хуульч болсон бэл. Би тэрийг зөв гэж бодож байгаа. Ер нь надад ч гэсэн математик амар дутагдсан бэл. Одоо тэгээ бодгонгод орлого ер нь явсаар зүгээр хүн өөрийнхөө шийдвэрийг хэн чаддаг. Тийм. Ухааны л урлаг болох гэдэг юм уу? Тийм шүү дээ. Орлогоо нэмэгдүүлээ, тэрний тулд тарих ажиллана. Тийм, орлогоо нэмэгдүүлээ гэхийн тулд өөрөө чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр тарих ажиллана. Хөгжүүлэхийн тулд бас мөнгө гаргах хэрэгтэй. Тэрний тэгээд шийдвэрийг гаргахын тулд суурьтны үйл хэрэг болж чинь хүүхдэд. Одоо эн чинь багт нь математик. Тийм, одоо тэр их чи надад хэлсэн ойлгуулсан юм бол ерөөсөө чухлын дараалал. За нэгдүгээрт юу чухал вэ? Үгүй яг тийм биш. Яг олон юмнуудаас чухлын дарааллыг үүсгэж чадах юм бол хамгийн сайн. Тэрэнд хэрэг болдог юм математик гэж хэлээд байгаа юм шүү дээ. Жишээ нь аяга байлаа, ус байлаа. Одоо тий. Тэгтэл чи ус уух хэрэгцээтэй байлаа. Хамгийн чухал нь юу? Гожуур ус. Аяга. Одоо цоргоноос ус л тэр усыг би уух гэдэг шүү дээ. Гэтэл одоо аяга байна, гүрц байна, усны сав байна тий. Тэгэхээр хамгийн чухал нь юу? Ерөөд маш их цангасан бол зүгээр очиод ууж хаяаны шаардлагагүй. Зүгээр цоргоноос очиод амаараа хүүхэд насны инстинкт. Энийг би зүгээр өөрөө жишээ болгож хэлж байгаа. Тийм. Тэр чухлын дараалал чинь худалдаа авалтанд хүртэл амар их нөлөөлж байгаа байхгүй. Маань дээр энэ бол яг одоо яг хэрэгжиж чинь. Тэгэхээр жишээ нь хүүхэд маань тоглоом аавна гэсэн бол тэр тоглоом тэр хүүхдийн насных мөн үү биш үү? Хэрэгтэй хэрэггүй. Яг одоо тэрэнд хэрэгтэй юу? Тэр тоглоом тэр хүүхдийг хөгжүүлэхгүй. Ингээл чухлын дараалал сайн байвал гэж. Тийм ээ. Тийм бол амар зарлага багасна. Хэрэггүй худалдаа авалт хийхгүй гэсэн үг болчих. Тэгэхээр олж байгаа жоохон мөнгө бол амар сайн бодгол хэрэгтэй. Тэгэхээр угаасаа яг одоо зүгээр яг энэ ярианы дүгнэлт тийм юм шүү дээ.
Монголд орлого гэдэг бол бага байна. Бодит үнэ. Гэхдээ тэрийг ихсхийг хүсэж байна. Ихсхийг хүсэж байна. Тэхийн тулд явах хэрэгтэй. Бид нар боловсрох. Ухаантай байх хэрэгтэй, боловсралтай байх хэрэгтэй. Тэгээд Хурдан шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Чухлын дараалал ойлгосон байх хэрэгтэй. Тэрэнд юу эрг болж байна? Хувааралтай байх хэрэгтэй. Тэрэнд юу эрг болж байна? Суур математик. Яг үнэ. Тэгэхээр тэр надад байхгүй гэдэг. Тэрийгээ тэгэхээр хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тий. Окей. За тэгвэл тийг ингээд өнөөдрийн подкаста дуусгах уу? Тэгээ баг хүүхдийн боловсрол шиг. Харин хүүхдийн боловсрол шиг л үү. Яг гэхдээ орлогын үүтэй юунаас хамааралтай байна гэдгийг л ярьчлаа. Тэгээд одоо подкастын төгсгөлд ерөнхий ивент итгэж Монда Хаус. Яг бид нар гэхдээ яг дугаарын ивент итгэж бол хайж байгаа. Хандаж болно. Хоёр дахь дугаараа ясна амир зүгээр спонсор аваад гэдэг. Юу үнэн тэр үнэн. Юу үнэн тэр үнэн ийм ч гэсэн бит хоёрын орлогоо ихсэх гэж хичээж байгаа нэг хувилбар. Тий. За, окей, сонсон баярлалаа. Баярлалаа. Гоё юм ярьсан. Найзтай баярлалаа. Чам ч гэсэн баярлалаа. За, тэгээ дараагийн дугаараар